биелгээ бол ингээ гаднаас нь харахад бол амархан юм шиг харагдсан. Зүгээр л ингээл гараа хөдөлгөөл мөрөө хөдөлгөө байгаа юм шиг. Хэрнээсээ хөл хөдлөхгүй тэгснэ дал хавирга те мөр гарыг одоо үе үеэр нь хөдөлгөж толгоогоо ханхуулж найгуулж ерөөсөө л тэр мод ингээ салхинд найгаж байгаа юм шиг. Би биелгээ маань өөрөө яг хизээ үүссэн тодорхойгүй. Гэхдээ энэ бол нүүдэлчин ахуй соёлын хүрээнд яг монголчууд бол те ахуй дээр амьдарч байгаа тэр уур нүдүрэнд хийж байгаа тэр будаа шигшж байгаа бол будаа шигшж байгаа, тэрэмдэж байгаа бол тэрэмдэж байгаа те эсвэл одоо адуу амгаа дарах, за тэгээд одоо арьсаа илдэх, эмэгтэйчүүд нь цайсвүгээ сүлэх, үнэ малаа саах гэдэг ч юм уу. Тэр хөдөлгөөнүүд нь бол угаасаа л байсан. Өөр өөр ингэсэн угсаатны онцлогоороо дамжуулж тэр хөдөлгөөн хувцас зүсгэл, аядан бүх зүйлүүд нь бол ялгаатай хоорондоо харилцан адилгүй. Мөн адил төсөөтэй талууд байдаг ч бүгд өөр өөр ингэсэн нам онцлог, өөр өөр ингэсэн түүхтэй байдаг. Яг л нүүдэлчдийн амьдрал бол унган байглаараа байгаа зүйл дээр өөрсдийн өв соёлоороо омгшиж тэр зүйлийг үр хүүхдүүдтэй заадаг байсан. Тэгэхээр энэ нь бол анасаа л монголчууд бол тэр зүйл биднэрт хэрэгтэй юм байна. Энэ бол зүгээр ганцхан тий сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх гэхээсээ бус соёлын кодыг агуулж байгаа. Тэр дагаад түүх нь бас ингээд уламжлагдчихж байгаа. Тэрийг бол хүүхдүүд багаас нь заавал ингэж сур гэж биш. Өөрөө биеэрээ үлгэрлээд хүүхдүүд нь аяндаа дагаа сурцсан байдаг. Тийм тохиолдлууд байдаг. За жишээлбэл одоо бид нэр сайн мэддэгчлэн жороо морины явдал гэдэг. За ер нь бол ингээд морины явдал дундаа жороо морины явдал бол маш сонирхолтой байдаг. За тэгэн гот жороо морин дээр суугаад мөрөө доктораа солибаад хөдөлж байгаа тэр дүрслэлийг хараад яг л морин дээр суусан юм шиг мэдрэмжийг авах боломжтой байдаг. За тэгээд онцлог нь гэх юм бол морин хуур, икэл хуурын татлаган дээр өөрөө хурдан морины жорооны явдлыг тоглоод дээр нь яг хурдан мориор жороолж байгаа юм шиг тэр дүрслэлийг илэрхийлдгээрээ онцлогтой байгаа. Яг сэтгэл судлалтай яаж холбогддог вэ гэхээр хүмүүс бол ярилцах сэтгэл зүйн зөвлөгөөн дээр бол нэг бодон дээр суугаад ярилцсан гэж боддог. Гэхдээ орчин үед ялангуяа энэ сүүлийн 10 жилд бол healing therapy буюу ингээд сонсоод унтахтаа одоо хөгжмөс сонсоод тодорхой хэмжээний гэрс давтамжтай хөгжмөс сонсоод тайвширч унтдаг. Мөн йог хийж явахдаа тий амьсгалаа зөв зохицуулж явахдаа сэтгэл зүйд бол оролцдог тиймэрхүү тохиолдлууд, тиймэрхүү аргачлалууд бол нэлээд өргөн тархаж байгаа. Ийм хөдөлгөөнөөр дамжуулаад үгээр илэрхийлж чадахгүй дотоод сэтгэл зүйн хэрэгцээгээ, дотоод мэдрэмжээ, сэтгэл хөдлөлөө бүжгийн хөдөлгөөнөөр дамжуулаад тэр дундаа морин хуур, бие биелгэний татлага, тэр цохилго, намб төрхөөр илэрхийлэх бас боломжтой юм байна гэдгийг олж анзаарсан. Манай дээр ч гэсэн маш олон гадаадууд ирж суралцдаг. Тэнд бол ингээд Мексик, Латин Америкчууд ч юм ингээд орон орны хүмүүс тэнд байдаг. Тэгээд тэднээс одоо мэдрэмжийг асууад биелгээ хийгээд ингээд ямар байна, танд ямар санагдаж байна гэж асуухад бол ерөөсөө ийм би маш их амарсан, ийм тайван, тэгээд нэг ийм natural буюу яг ийм байгаллаг мэдрэмжийг авлаа. Ерөөсөө л би хэдий ийм байгаль дээр байхгүй, байшинд байгаа ч гэсэндээ би байгаль дээр гарцсан юм шиг, эсвэл би үүлэн дээгүүр хөвж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авлаа гэж ярьдаг. Тэгээд монголчуудад жишээлбэл одоо ингээд хэл хуур бие биелгээг ингээд сонсоход бол яг нөгөө ой санамжинд нь байдаг учраас илүү энэ миний юм гэдэг хандлагаар одоо хүлээж авдаг. Одоо миний нэг ийм дотн мэдрэмж төрдөг. Гадаадууд болохоор илүү ийм өөрөөс нь хол юм шиг. Гэхдээ тэр хүний дотоод одоо мөн чанарт нь байдаг гэх юм уу? Тийм мэдрэмжийг бол гадны одоо зочид тэр улсын иргэд бол авч ирсэн. Жишээлбэл Узбекистан очоод Узбекистан бол өөрсдийн соёлын өвийг бол маш их хүндэтгдэг. Узбек хүмүүс бол дуу, хөгжим, бүжгээ бол маш их олон нийтэд сурталчилдаг. Тэгээ ЮНЕСКОгийн тэр соёлын өвийн бүртгэлд бол бүхэл тэр дуу, хөгжим, бүжгүүд нь хадгалагдаад тэрэндээ ингэ бүртгүүлсэн байдаг. Тэгвэл тэр хүмүүст очоод би яг Узбек бүжигчдийн хажууд биелгээ үзүүлэнгүүт манад байдагтай адилхан юм байна. Гэхдээ энэ нь илүү хүнд юм байна. Хийхэд жоохон хэцүү юм байна. Харахаар амархан юм шиг хэрнээ яг гүйцэтгэхээр маш хэцүү юм байна. Яаж хийх вэ гэд асуугаад байдаг. Тэгэхээр уртын дуу, морин хуур, бие биелгээ ангуут нэг өвөө минерал хийдэг юм шиг. Нэг настай хүмүүс нь л хийдэг юм шиг харагддаг байсан. Тэрийг тэгж залуучууд хүлээж авдаг байсан.
Гэхдээ тэр хүлээж авах нь аргагүй. Яагаад гэвэл үнэхээр хийж байгаа хүмүүс нь хөгшин хүмүүс учраас энэ өвөө эмийг юм байна гэдэг хандлага л тэр хүүхдэд суун. Тэгвэл одоо болохоор илүү бие биелгээ, морин хуур, уртын дууг болвол ингээд төрийн болон одоо тэр өвлөн уламжлагчны өөрсдөө бодлогоороо олон нийтэд заах, тэр түгээн дэлгэрүүлэх, залуучууд бас өөрсдөө биеэрээ үлгэрснээр залуучуудын хандлага, хүүхдүүдийн сонирхох тэр одоо зүйлүүд бол илүү нэмэгдэж байгаа. Тийм зүйл ажиглагдана. Илүү одоо юу гэдэг юм ихэнх эцэг эхчүүд болохоор зөвхөн хүүхдээ сурах гэдэг. Би хүүхдээ ингээд багаас нь уламжлалыг мэддэг юм биелээч, морин уурч, уртын дууч, хөмөж болгомоор байна гэдэг. Гэхдээ миний хардаг үнцэг юу вэ гэхээр хүүхдүүд сурч болно. Гэхдээ аав ээж нь өөрсдөө ойлгохгүй. Аав ээж нь өөрсдөө мэдэхгүй болвол мянга тэр хүүхдүүд сонирхоод, мянга тэр хүүхдүүд залуучууд тэрийг ингээд хийх гээд хичээгээд оролцоход аав ээж нь ойлгохгүй болвол тэр үр дүнгүй байдаг. Тэр эсрэгээр эцэгчүүд нь эхлээ сургалтанд суугаад ч юм уу эцэгчүүд нь өөрсдөө биелгэмээр уураа сурчаад дараа нь тэрийг хүүхдүүдтэй ингээд гэртээ байж байхдаа өөрөө давтаад хийж яхад хүүхдүүд нь цаанаас аяанда сураад тэр зүйлийг ингээд өөрөө сурах тэр хүсэл эрмэлзэл нь хүүхдэд төрдөг. Тэгэхээр магадгүй мэдээж эдийн засгийн байдал, нийгмийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлууд биднэрт одоо энэ соёлын хэрэгцээг хангахад бол хүндрэл учруулдаг нь үнэн. Гэхдээ бид нар бас дан ганц эдийн засгийн байдал ч юм уу одоо амьдрал ахуйгаа дэш нөөдөн татгаас гадна энэ соёлын бит бус өв уламжлал гэдэг зүйл бол хиттэй ирээдүйд биднэрт маш их хэрэгтэй гэдгийг бол олон залуучууд одоо эртнээс хараад анзаараад тэр зүйлийг сурдаг, сурталчилдаг, сонирхдаг болсон. Гэтэ яг энийг яг илэрхийлж байгаа уран бүтээлчд нь илүү өөрсдөө тэр хүүхдүүдэд яаж илүү хүргэвэл сонирхох вэ гэдгийг бол уран бүтээлчдийн харах өнцөг тэр мэдрэмжтэй холбоотой асуудал байна. Реклама бичиж явах судалгааныхаа ажлыг бичиж явахд яг хүүхдүүдтэй бүжгийн сэтгэл заслыг хийх хэрэгтэй юм байна. За энэ дээр үр дүнтэй юм байна гэж хараад бүжгийн зургийн сэтгэл заслыг аргыг хослуулж судлаад тэгээд туршилт явуулаад тэрэн дээр бол яг энэ бие биелгээ хэл хуурийнхаа аргачлалыг ашиглаад ингээ оруулсан ба. Тэгээд тэрнээс хойш ер нь урлагийн сэтгэл заслын чиглэлээр явъя. Энэ салбарыг яг одоо бид нарийсч ингээд одоо хүүхдээр зөвлөгөө, хосууны зөвлөгөө ч юм уу ингээд салдаг бол би урлагийн сэтгэл засал руу илүү сонирхъя. Суур өгөгдөл нь байгаа учраас илүү энэ чиглэлээр судлая гэж хараад. Тэгээд одоо бол яг урлагийн сэтгэл заслын судалгаануудыг илүү хийдэг. Тэр чиглэл рүү явдаг. Мөн урлагийн сэтгэл судлаас гадна урлаг судлалын бас соёл судлалын тэгээд мөн нийгэм соёлын антрополог гэсэн энэ олон салбарын яг дунд нь салбар дундын ийм судлаач, салбар дундын ийм судлагтуунуудыг судлаад явдаг. Соёлын бит бус өв нь бидний сэтгцэн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Одоо бидний энэ ахуйн соёл гэдэг бол Монгол хүний сэтгэлгээний онцлог нь бидний одоо аз жаргалтай амьдралд хэрхэн нөлөөлдөг гэх мэтчлэн ийм чиглэлийн судалгаан руу илүү төлхөө орж ажиллаж байгаа.